Хуульч шууха хүний эрхийн ойлголтын талаар танилцуулж байна. Танилцуулгыг төмөр очир бэлдэв. Энэ танилцуулгад хүний эрхийн үүсэл хөгжилс, тодорхойлолт, ангилалт, зөрчил, хүний эрхийг хамгаалах байгууллагууд Монгол болон Япон улсын харьцуулалтыг хийсэн ба эцэст нь дүгнэлтийг танилцуулна. Хүний эрхийн ойлголт нь түүхийн явцад шат дараатайгаар хөгжиж иржээ. Эхэндээ хүний эрх нь утоп төсөөлөл байсан бол дараа нь сонгодог утгаар боловсронгуй болж эцэст нь дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн ойлголт болсон юм. Манай эртний өмнөх 539 онд Персийн 2 дугаар Сайрус хаан Вавилоныг эзлэн авч Сайрусын бортох хэмээх шавар цилиндрт тунхаг бичиг үлдээжээ. Тус баримт бичигт боолыг чөлөөлөх, шашин шүтэх эрх чөлөөг хангах, арьс өнгөөр ялгуурлахыг хориглох зэрэг хүний эрхийг тэгш хүндэтгэх зарчмыг тусгасан байдаг. Энэхүү бортхыг дэлхийн анхны хүний эрхийн тунхаглал хэмээн ЮНЕСКО хүлээн зөвшөөрч дэлхийн санд бүртгэсэн. 6 хэлээр орчуулагдсан хадгалагдсан. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын эхний 4 бүлэгт тусгалаа олсон. Нельсон Мандела, Элеонор Рузвельт, Махатма Ганди, Кофи Аннан зэрэг дэлхийн нэр хүндтэй удирдагчид хүний эрхийг нэр төр, эрх чөлөөний үндэс гэж үзэж байжээ. Тэдний хэлсэн үгээс эрхийн мөн чанарыг ойлгож чадна. Нельсон Мандела хэлэхдээ хүн бүр эрх чөлөөтэй, нэр төртэй, тэгш эрхтэй төрсөн бөгөөд тэднийг хязгаарлах ямар ч шалтгаан байх ёсгүй гэжээ. Хүний эрх бол төрөлхөөс заяасан үнэт зүйл юм. Элеонор Рузвельт хүний эрхийг хамгаалах газар бол дэлхийн хамгийн жижиг газар, гэр орон, сургууль, ажлын байр юм хэмээн онцолж байжээ. Наад захын орчинд эрхийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Махатма Ганди бусдын эрх чөлөөг хүндэтгэхгүйгээр өөрийн эрх чөлөөг эрхэмлэх боломжгүй гэжээ. Эрх гэдэг бол зөвхөн хувь хүнд хамаарах бус, бусдыг ч хүндэтгэх үүрэгтэй холбоотой ойлголт юм. Кофи Аннан хэлэхдээ хүний эрх бол бидний нэр төр, эрх чөлөө, шударга ёс, их тайвны суурь юм гэжээ. Энэ ойлголт нь дэлхийн нийтийн үнэт зүйлийг илтгэнэ. Джон Лок хүний эрхийг байгалиас заяасан эрх хэмээн тодорхойлсон байдаг. Үүнд амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчтэй байх зэрэг эрхүүд багтдаг бөгөөд орчин үеийн ардчилсан нийгмийн суурь үзэл болдог. Хүний эрх гэдэг нь зөвхөн хууль зүйн ойлголт биш юм. Энэ нь хүний нийгмийн амьдрал, хэрэгцээ, хүсэл тэмүүлэлтэй салшгүй холбоотой. Хүний эрхийн тухай олон янзын тодорхойлолт байдаг бөгөөд эдгээрийн алийг нь ч зөв буруу гэж хэлж болохгүй. Хүний эрхийг үүсгэх хэрэгцээнээс нь үүдэн материаллык болон зохиомол гэж авч үзэж болно. Хүний эрхийн үүсэх суурь нь материаллык хэрэгцээнээс ихтэй. Эрүүл агаар, цэвэр ус, хоол хүнс, орон байр, хувцас гэх мэт амьдрахад зайлшгүй зүйл нь хүний амьд явах эрхийн үндэс болдог. Харин хүний эрх үүсэх зохиомол хэрэгцээ нь хүний оюун ухааны үр дүнд бий болдог. Боловсрол эзэмших, соёл урлаг хүртэх, бүтээл туурах, мөрөөдөх, хүсэл тэмүүлсийг хэрэгжүүлэх нь хүний хөгжлийн салшгүй хэсэг юм. Хүний эрхийг иргэний болон улс төрийн эрх, эдийн засгийн эрх, нийгэм соёлын эрх гэж ангилж болно. Энэ ангилал нь олон улсын эрх зүйн стандарт болох нэгдсэн үндэстний байгууллагын хүний эрхийн түгээмэл тунхаглал. Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пактт, эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пактаар баталгаажсан. Иргэний болон улс төрийн эрх нь хүний эрхэд төрөөс хөндлөнгөөс оролцохгүй байх, өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, жагсаал хийх, шашин шүтэх, нам байгуулж оролцох зэрэг эрх чөлөөг хамгаалдаг. Эдийн засгийн эрх, тухайлбал өмчтэй байх, хөдөлмөр эрхлэх эрх нь хүний амьдралын бие даасан байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах, соёлын үнэт зүйлсийг хүртэх зэрэг эрх нь хүний нийгмийн тэгш оролцоог баталгаажуулдаг. Хүний эрхийг үндсэн болон туслах, хамгаалах хоёр дахь эрх гэж мөн ангилж болно. Энэ ангилал нь онлын хувьд дотоодын боловсруулалт ба олон улсын хүний эрхийн, эрх зүйн үндсэн баримт бичигт ийм ангиллаар хэрэглэгддэггүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Амьд байх, төрөх, зайлшгүй хэрэгцээ зүйлсээр хангагдах зэрэг үндсэн эрх нь хүний оршихуйн суурь юм. Сурч боловсрох, шашин шүтэх, сонгогдох, эвлэлтэнд нэгдэх зэрэг туслах эрх нь хүний амьдралыг чанартай болгоход чиглэдэг.
шудраг шүүхээр шүүсэх, өөрийгөө хамгаалах, өргөдөл гаргах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг нь хүнд өөрийгөө хамгаалах боломжийг олгоно. Үүнээс гадна хүний эрхийг хэрэгжүүлэхэд төрийн оролцоо шаарддаг болон шаарддаггүй эрх гэх уламжлалт байдлаар ангилдаг байна. Харьцуулалтыг танилцуулъя. Монгол улс нь 1992 онд шинэ үндсэн хуулиа баталж, тухайн хуулиар хүний эрхийн хамгаалалтыг заасан бөгөөд төрөөс хүн амын эрх чөлөөг хангах үүрэгтэй гэж үздэг. Монгол улс нь хүний эрхийг хамгаалах олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдсэн. Хүний эрхийн үндэсний комисс гэх үндсэн хууль болон бусад хууль олон улсын гэрээнд заасан хүний эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах дэмжигчийг үүрэг бүхий хараад бус, бие даасан байгууллагатай. Япон улсын үндсэн хууль нь 1947 онд батлагдсан бөгөөд хүн бүрийн эрхийг хамгаалах, амар тайван байдлыг эрхэмлэхэд чиглэсэн заалтуудыг агуулдаг. Япон улс нь нэгдсэн үндэстний байгууллагын хүний эрхийн олон улсын гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлдэг. Японы үндсэн хуульд хүний эрхийг хамгаалахтай холбоотой олон зохицуулалт бий ба хүний эрхийг хамгаалах үзэл санаа нь хувь хүний эрх чөлөөтэй холбоотой эрх зүйн баталгааг өгдөг. Монгол улс нь олон намын тогтолцоо ардчилсан нийгмийг хөгжүүлсэн бөгөөд 1990 оны ардчилсан хувьсгалын дараа сонгуул өгөх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг нээлттэй зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч жишээ нь хүний эрхийн зөрчил, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хязгаарлалт зэрэг нь тодорхой асуудалтай байдаг. Япон улс нь ардчилсан засаглалтай бөгөөд үндэсний сонгуул явуулдаг, хүн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө олон нийтийн оролцоо зэрэг асуудал нь Японд зөвшөөрөгдсөн бөгөөд нийтээрээ эрх зүйн хүрээнд баталгаажсан байдаг. Японы иргэд улс төрийн эсэргүүцэл үзүүлэх хэрэгтэй боловч бусад улс оронтой харьцуулахад нийтдээ нийгмийн тогтвортой байдлыг чухалчилдаг. Монгол улс нь соёл, боловсрол, эрүүл мэндийн системтэй ба хүн амын эрхийг хамгаалах хэд хэдэн хуультай. Үүний зэрэгцээ Монгол улсад эмэгтэйчүүдийн, хүүхдийн, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлд тодорхой ахиц дэвшил гарч байгаа ч зарим бүс нутагт нийгмийн үйлчилгээ, боловсролын хүртээмжийг сайжруулах шаардлагатай. Монголд улс төрийн эрх чөлөө, ялангуяа сөрөг намын үзэл бодолтой хүний эрхийг хамгаалахтай холбоотой зарим асуудал тулгардаг байна. Япон улс нь боловсрол, эмнэлгийн үйлчилгээ, тэтгэврийн систем зэрэг нийгмийн хамгааллын салбартаа хүний эрхийг хамгаалж өндөр түвшинд ажилладаг. Япон улс нь боловсролын хүртээмж, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх зэрэг олон асуудлаар тогтвортой хөгжлийг хангаж чадсан. Гэвч Японд хүйсийн тэгш байдлын асуудал, ялангуяа эмэгтэй хүний өндөр албан тушаалд очих боломж хязгаарлагдмал байгаа талаар шүүмжилдэг байна. Монгол улс олон улсын хүний эрхийн байгууллагуудаас хувь хүний эрхийг зөрчсөн тухай шүүмжлэлт өртсөн байна. Жишээлбэл хүний эрхийн зөрчил, ялгуурлан гадуурхалт, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны талаар шүүмжлэл байгаа. Хүний эрхийн орчныг сайжруулах тал дээр засгийн газар илүү анхаарч ажиллаж байгаа ч зарим салбарт ахиц дэвшил хангалтгүй байсаар байна. Япон улсад хүний эрхийн зөрчил гардаг боловч ерөнхийдөө олон улсын хүний эрхийн стандартын дагуу ажиллаж байгаа. Хүний эрхийн зөрчилд зориулсан шүүмжлэл гарах үед засгийн газар тодорхой хариу арга хэмжээ авах зорилгоор хуулиудыг шинжилж, хэрэгжилтийг сайжруулж ажилладаг. Монгол болон Япон улс нь хүний эрхийг хамгаалах талаарх ойлголт, хэрэгжилт, хуулийн зохицуулалт, нийгмийн чиг хандлагаараа ялгаатай байж болох хэдий ч хоёр улс нь хүний эрхийн олон улсын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан. Хүний эрхийн асуудалд анхаарал хандуулж байгаа. Монгол улс нь ардчилсан засаглалтай бөгөөд хүний эрхийг хамгаалах тал дээр тодорхой ахиц гарсан ч зарим асуудалд шийдэх шаардлагатай байгаа бол Япон улс нь хүний эрхийн орчинд илүү тогтвортой хөгжсөн боловч зарим асуудал, тухайлбал хүйсийн тэгш байдалд анхаарах шаардлагатай байна. Энэхүү танилцуулгад ашигласан мэдээлэл, баримт, ишлэлүүд нь олон улсын болон үндэсний албан ёсны их сурвалжуудад тулгуурсан болно. Үүнд Сайрусын Бортууны тухай Их Британийн музейд буй баримт, Джон Лок болон Нельсон Манделагийн бүтээлүүд, нэгдсэн үндэстний байгууллага болон Элеонор Рузвельтийн ихтгэлүүд, мөн Монгол, Япон улсын хүний эрхийн зохицуулалт, гендерийн тэгш байдлын талаарх судалгааны тайлангууд багтсан. Эдгээр их сурвалж нь хүний эрхийн ойлголтыг баталгаатай, шинжлэх ухаанч үндэслэлтэйгээр хүргэхэд тусалсан юм. Хүний эрх гэдэг нь онлын төдий зүйл биш. Энэ бол бидний өдөр тутмын амьдрал, нэр төр, эрх чөлөөг хамгаалах бодит баталгаа юм. Хуульч шуухай хүний эрхийн ойлголтын талаар танилцууллаа. Хуульч шуухайтай хамт хүний эрх чөлөө судлаарай.
Мэдлэг бол хүч. Хамтдаа хөгжцгөөе.